Шинжээчийн цаг хөтөлбөрийг Голомт банк үзүүлж байна. За сайн мэцгийн эрхэм хүндэт үзэгчдээ өнөөдрийн шинжээчийн цаг болон гараа дархан баяр болон гүн бэлгнаар эндомент сан гэж юу юм бэ? Энийг олон улсад яаж ашигладаг юм бэ? За эндомент сангаар дамжуулж дээд боловсролыг болон бусад одоо эдийн засгийн секторуудыг дэмжих тийм одоо боломжийг талаар бол хоёлаа ярина. За тэгэхээр хамгийн түрүүнд хоёлаа эндомент сан гэж юу юм бэ гэдэг асуултаар эхэллээ. Тэгэхээр одоо манай сэдв эндомент сангаар дамжуулаад дээд боловсролыг дэмжиж гэж байгаа. Тэгэхээр эндомент сан гэдэг нь одоо нэг боцолтгоо тусламжаар үүсэж байгаа сан. Тэр сангийн үндсэн хөрөнгөөс альва нэгэн этгээд хөрөнгийн менежер за тухайн одоо эндомент санг зарцуулж байгаа сургууль шийдвэр гаргаж байгаа сургууль ч юм уу тийм үндсэн хөрөнгөөс нь зарцуулах хэрэггүй. Эндомент сан буюу боцолтгоо тусламжийг цуглуулад тэр хөрөнгөө ашиглахгүйгээр тэр хөрөнгийнхөө өгөөжийг цаашдаа ашигтай ашиглаад явах энэ сан гэлээд байгаа. Тэгэхээр энэ сан өөрөө манай улсад ямар давуу талуудыг бий болох боломжтой юм бэ гэдгийг үүрэг. Нэгдүгээрт сүүлд одоо эдийн засгийн бодлого өрсөлдөөний судалгааны газраас манай улсын өрсөлдөх чадварыг тодорхойлсон. 69 орны өрсөлдөх чадварыг үнэлж яхад манай улс Монгол улс 69-д орж байгаа өрсөлдөх чадвараар. За ингээд нарийн задлаад үзэх юм бол ажиллах хүчнийхээ бүтээмжээр 69 орноос 68-д тийм сүүлээсээ 2-т. Амьдралын чанараараа 68-д. Дотоодын их сургуулиуд за одоо сүүлийн Симэго институтийн ранкаар бодоход одоо 8000 гаруй их сургууль ороход медианаас доогоор орчиж байгаа тийм одоо 4000-аас хойшоо орчин дотоод их сургууль. Тэгэхээр энэ дээр юу гэж харж байна вэ гэхээр ажил хүчний бүтээмжийг нэмэгдүүлэхийн тулд нийтээр амьдралын чанараа дэвшлүүлэхийн тулд за их сургуулиудын ранкингийг одоо ранкингийн байгууллагууд төр өсөхийн тулд бид нар тодорхой одоо судалгааныхаа чанарыг дэвшлүүлэх хэрэгтэй байна. Сургалтын чанараа дэвшлүүлье. Олон номын сан барья гэдэг ингээ маш олон зорилтуудыг тавьж байгаа. Энэ зорилтод хүрэхэд эндомент сан буюу нэг олон нийтийн их сургуулиуд руугаа хандсан буцалтгүй тусламж түүгээр үүсэж байгаа сан түүний өгөөж нь нөлөөлөх юм а гэж хэлэх гээд байна. Одоо тэгэхээр ер нь бол одоо их сургуулиуд төдийгүй компаниуд, хувь хүмүүс ч гэсэн үйл ажиллагаа эрхлэх, тэнийг тэлэх одоо тийм боломжийг санхүүжилтийн өргөн бий болгодог шүү дээ. Тэгэхээр их сургуулиудын чиглэлийн тийм санхүүжилтийг эндомент сангаар бол бий болгох юм байна. Тэгээд эндомент сан нь бол одоо хөрөнгө төлрүүлээ. Тэр хөрөнгө нь ингээд төлрөөс өрнгийг доод төвш ингээд үзээд тэрнээс давсан хэсгээр нь бол одоо цаашдах үйл ажиллагаа санхүүжүүлэх явдаг юм шүү дээ, тийм ээ. Тийм. Одоо тийж яаш бол. Тэгэхээр одоо хоёулаа яг энэ хэсгийг судалж байхад бас хэд хэдэн тоонод гарч ирсэн. Тэрний нэг нь одоо жишээ нь тийм нийт шилдэг дэлхийн топ 10 их сургуулиудын жагсаалт. За энийг харж яхад яаж юм нөхөр топ 1-т MIT тий дараа нь Imperial College, Stanford, Oxford, Harvard гэж явж байна. Одоо дараална. Ингээд харахаар дэлхийн топ 10 их сургууль бүгдээрээ хоёулаа судалж байхад эндомент сантаа харагдчихсан тий. Одоо жишээ нь Harvard Management Company, Stanford Management Company одоо тий гих зэрэг одоо ийм одоо Cambridge одоо Сингапурын үндэсний их сургууль гэд бүгдээрээ эндоменттай одоо байсан харагдчихсан. Тэгээд энэ эндоментуудаа ялгаад үзэхлээр дэлхийн топ их сургууль 10 их сургуулийн эндоментыг хөрөнгөөр нь жигсаагаад үзэхлээр одоо нэгт Harvard Management 82 одоо тэрбум доллар. За хөрөнгө оруулалтын санд одоо net asset тэ байдаг, нийт хөрөнгө гэж байдаг, net asset гэж байдаг, liability буюу өөртөлбөр гэж байдаг тэ. Тэгэхээр эдгээрийн одоо ялгааг одоо хасаад үзэхлээр одоо нийт хөрөнгөөсөө одоо нийт хөрөнгөөр тооцсон жагсаалт гэсэн үг нь. Одоо нийт asset биш. Одоо сан бонд тусгасан бол бондын оруулаагүй дүн биш, оруулсан байгаа дүн гэсэн үг. За ингээд үзэхлээр Harvard, Stanford, Японы шинжлэх ухааны технологийн агентлаг, за Lilly Endowment, Yale их сургууль, Princeton их сургууль гэж хэлж байна. За ингээд үзэх юм бол топ 19 Америк нэгдсэн улсаас одоо гаралтай байж байгаа. Тэ? Тэгэхээр энэ дээр яаж нөхөр Америкийн их сургуулиуд ч топын жагсаалтанд ордог. Дээрээс нь үүнийг дэмжиж байгаа нэг гол хүчин зүйл нь те. Одоо топ жагсаалтанд ороход судалгаа шаарддаг юм байна. Профессоруудын судалгааны чанар те. Их сургуулиудын одоо амьдрах орчны чанар, оюутнуудын тэтгэлгийн хүртээмж, одоо төрөлжилт гэх те. Тэгээ ингээ хараад үзэхлээр эндомент сан бас одоо тодорхой хувь нэмрээ топ их сургуулиуд бол одоо болоход нөлөөлөд байна гэсэн энэ санааг бол эндээс харж болохоор байгаа шүү дээ. Шинжээчийн цаг хөтөлбөрийг Голомт банк үзүүлж байна. За тэгэхээр энэ дээр бол нэмээд хэлэхэд бол
боловсролын зээлийн сан гэдэг одоо агуулгатай хүмүүс ялан салахгүй ч магадгүй. Боловсролын зээлийн сан бол тухайн улсын одоо татвар төлөгчдийн мөнгөөр бүрдүүлсэн тийм одоо сан байгаа шүү дээ. Эндомент сан гэдэг нь болохоор нөгөө хувийн хэвшил буюу одоо яг сайн дурын үндсэн дээр бол татанд төлрүүлж байгаа. Тэр хөрөнгийг нь хувийн хэвшлүүд өөрсдөө бол яг үр ашигтайгаар зарцуулах тийм эрх нь бол бүр нээлттэй байдаг. Тэр чутгаараа үр ашиг нь бол боловсролын зээлийн сан ч юм уу ийм төрийн одоо чиг үүргийн сангуудаас илүү одоо өндөр хөгжтэй байдаг тийм сангууд юм байна. Тэгээд хөгжингөө улсууд бол хэдийн эндомент сангийн одоо систем рүү шилжчихсэн. Харин сүүлийн үед бол хөгжиж буй улсууд буюу одоо Хятад гэдэг ч юм уу Хятад болоо одоо Орос гэдэг ч юм уу ийм улсууд бол одоо эндомент сангийн систем рүү илүү шилжиж орох хандлагатай байна. Манай Монгол улсын хувьд ч гэсэн яг одоогоор бол эндомент сан гэхээс илүүтэй боловсролын зээлийн сангаар өрнө явж байгаа бол цаашдаа эндомент санд одоо энэ систем шилжснээр илүү их үр ашигтай болж ихтэй сургуулиуд маань тэлэх бүтээн боломж нь өсөж байна гэж ойлгож байна. Тий. Тэгэхээр сая манай гүмбэлгийн хэлснээр яг эндомент сангийн журам батлагдсан. Гэхдээ илүү боловсролын зээлийн сан явж байгаа. Тэгэхээр яг саяны хэлсний дагуу одоо Монголд бол эндомент сангийн өрнгийг захиран зарцуулах журам гарцсан. За энд Монголын журам байгаа, энд Америкийн журам байгаа. Монголд яаж ийм вэхээр одоо их усүр буюу тэр сангийн орлого яаж бүрдэх вэ гэсэн асуулт тий. Тэр нэгдүгээрт эргэн аж ахуйн нэгжийн өгсөн мөнгө өрнг унцаас. Хоёрдугаарт одоо эргэн аж ахуйн нэгжээс өгж байгаа үйл хөдлөх өрнг. Эсвэл нэг лабораторийн тооногдох хөрөмж одоо аппарат тий юу гэдгийг. Одоо энэ бүх тооногдох хөрөмжүүд. Гуравдугаарт мэдээж ашиг олж ивэл хөө ногдлол ашиг орлого. Эндомент сангийн өрнөд бүртгэгдэнэ. За харин Америкт яаж ийм вэхээр төгсөгч иргэний хандив, корпорацийн тусламж гэх зэрэг одоо яг ижлэхэн төстэй зүйлүүд бол байна. Гэхдээ одоо гадны хөгжсөн улсуудад манайхаас ялгаатай нэг зүйл нь одоо Gates сан, Millennium сан гэдэг шиг гадны нөө филантроп сангууд тий одоо шин тим одоо хүний одоо дурсгал зориулсан тий аль эсвэл тодорхой бизнесийг одоо төлөөлж байгаа юм сангууд их сургуулиуд ханд өргөдөг. За ингээд хөрөнгө оруулалт нь юу вэ гэхээр манайх бол засгийн газар нийслэлийн бонд компани хувьцаа хөрөнгө оруулалтын сангийн нэг жирэх арилжааны банкны хадгаламж. Одоо сангийн мөнгөө үр ашигтай зарцуулах дөрвөн боломж байна. Америк нэгдсэн улсад хувьцаа бонд байгаа, хадгаламж байгаа. Ялгаатай нэг зүйл нь private equity бол venture capital гэж. Hedge fund болон real estate alternative active гэж. Тэгэхээр эдгээрт юу орж байгаа гэдгийг манай гүмбэлэг маань илүү ойлгомжтой үзэж тайлбарлаад гэж байна. За альтернатив хөрөнгө оруулалт гэдэг нь бол хамгийн түрүүнд хэлээ. Альтернатив хөрөнгө оруулалт гэдэг нь бол дуулуурхан таварын хэрэгсэл гэдэг ч юм уу, дэд бүтц гэдэг ч юм уу. Тэгээ ийм одоо үндсэн уламжлалт бидний мэддэг хувьцаа бондоос гадна ялгаатай. За сүүлийн үед 1900-аад оноос хойш хөгжиж ирсэн тийм одоо өөр одоо сонголтыг бий болгосон тийм хөрөнгө оруулалтын хэрэгслүүдийг бий хэлж байгаа гэсэн. За private equity гэдэг хөрөнгө оруулалт нь бол одоо тухайн одоо компани хувьцаа ялангуяа хаалттай компани хувьцааг бид нар бол өртөж болно. За энэ бол илүү нэг өндөр өгөөж өгдөг гэдэг утгаараа одоо private буюу хаалттай мөн түнчлэн equity буюу одоо хувьцаа гэдэг тийм үгийг одоо илэрхийлж байна. За venture capital гэдэг нь бол одоо дүнгийн эхэлж байгаа одоо стартап маягийн бизнест хөрөнгө оруулаад тэгээд энэ бизнес чинь мэдээж нөгөө хэдүүлээ одоо хүүхдээр бодглохлоор хүүхд чинь маш хурдан өсдөг шүү дээ. Тэрэндээ яг адилхан стартап бизнесүүд маш хурдан өсдөг. Эндээс нь өгөөж хүртэх тийм зорилготой. Hedge fund гэдэг нь бол эдийн засгийн одоо мөчлөгт бий болж байгаа маш олон тийм одоо хямралын юм ч өсөлтийн тийм циклүүд байна. Энэ циклээс дундаас нь одоо ашиг олохын сацуу одоо хүмүүсийн одоо эрсдлийг бууруулж өгч идэг ийм сан байна. За үл хөдлөх хөрөнгөийг бол бид нар бол бүгдээрээ мэдж байгаа. Ийм одоо төрлийн хөрөнгө оруулалтыг хэлж байна гэсэн үг. Тийм ээ. Тэгэхээр манай гүмбэлгийн хэлж байгаагаар бол одоо Монгол болон одоо гадны эндомент сангуудын ялгаа нь хөрөнгө оруулалтын төрөлжилтөндөө байгаад тий нэгдүгээр. Ингээд эднээс өгөөж олж байгаа. Өгөөжөө юун зарцуулж ийнө гэхээр одоо манайх бол судалгаа, эрдэм шинжилгээ, инновац, оюун өмчийг эдийн засгийг эргэлтэнд оруулна. Одоо төсөл төлбөрүүдийг хэрэгжүүлнэ гэсэн зүйлүүдийг заасан. Өөр орнуудад болохоор одоо тэтгэлэг scholarship болгоё. Профессоруудыг суулгая. Сайн профессоруудыг цалин өгье. Тэднэрээ судалгаа хийлгэе гэсэн юм зардлуудыг одоо илүүтэйгээр тусгаж өгсөн байдаг. Одоо хоёулаа нэг дараагийн слайдуудаар илүү задлана. За ингээд хин хяндгийн бэ гэхээр одоо хяналт болон удирдлагыг нь одоо шинэ Harvard Management Company-гээ тустай Harvard-ын дэргэд нэгдсэн хөрөнгө оруулалтын одоо шилдэг менежерүүдийн баг бийж болно. Тэгээд удирдлагатай Board of Trustees буюу нөө их сургуулийн удирдах зөвлөл гэдэг зүйл өөрөө удирдах явж байна. Манайд бас ижлэхэн систем байж болно гэдэг зүйлийг бас давхар ярих чаа.
За одоо энэ дээр Америкийн одоо нийт за 658 эндамент их сургуулийн сангаас судалгаа аваад тайлангийн нэгтгээд үзэхлээр ийм үр дүн гарч байгаа юм а. Нэгдүгээрт эндаментийн зарцуулалтын 48% нь Америк нэгдсэн улсад оюутны тэтгэлэг санхүүгийн дэмжлэгт өгч байна. Тэ? Одоо манайх бол мэдээж эрдэмшлэгийн ажлаа хөгжүүлэх нь бол зөв. Нөгөө талаараа энд оюутны тэтгэлэг одоо дэмжлэг сүүлийн 24 онд бол одоо тал нь тэгж явжээ. Ингээд зарим хувь нь академик хөтөлбөрийг одоо дэмжих, за 11% нь эрдэм шинжилгээ болон профессоруудыг авчрах, дид бүтэц кампусын засварт 7%, бусд нь 17%. Хөрөнгө оруулалтын хуваарлалт нь яаж вэ гэхээр одоо бонд бол 10%-тай, үйл хөдлөх хөрөнгө 11%-тай, venture capital, альтернатив хөрөнгө оруулалт, саяны манай гүнбэлгээ ярьдаг private equity гэдэг те хувийн хөрөнгө одоо хувийн компаниудыг эзэмшиж байгаа, хөгжүүлж байгаа энэ сан гэх зэрэг альтернатив хөрөнгө оруулалтууд 57%-ийг эзэмшиж байгаа. Одоо 57%-ийг бүрдүүлээд байгаа хөрөнгө оруулалт. Шинжээчийн цаг хөтөлбөрийг Голомт банк үзүүлж байна. Тэгэхээр юу ч харж болж байна вэ гэхээр одоо энэ сангаар дамжуулаад одоо private equity зэрэг одоо нэг стартап venture capital те стартапуудад хөрөнгө оруулах, бизнесүүдийг дэмжих энэ үйл ажиллагааг бол одоо шинэ бизнесүүдийг дэмжих, оюутнууд шинэ бизнес санаачлалаа гэх юм бол санхүүжилтийг нь төртгөө болгоод өгөх энэ боломжийг Америк нэгдсэн улс бол бүрдүүлсэн байна л гэж харж байгаа юм тийм. Тэгэхээр одоо яг энэ дээр дахиад нэг санаа хэлээд бол нэг онлын үүдний соёлоо нэг ойлголтыг тайлбарлах гэдэг үзсэн. Тэрний юу вэ гэхээр сологийн өсөлтийн модель гэж үүдээ. За энэ юуг илэрхийлж байна гэхээр тухайн улсын одоо хамгийн одоо өсөлтийн эхний суурь нь бол хүн амын өсөлт. За дараагийнх нь бол тухайн улсын нөгөө капиталын бүтээмж. За 3 дугаарт нь технологийн бүтээмж гэдэг ийм 3 зүйлээр бол тухайн улсын эдийн засаг хурцтай өсөх боломжтой. Нэг улс бол нэг үе шатанда хүн амын өсөлтөөрөө өсөж явж байгаад хүн ам мэдээж нэг өсөлт нь ингээд удаашраа зогсдог. За яг одоо бид нар нөгөө хятадын жишээнээс харж байна. Хятадд одоо шинэ төрөлд бол одоо нас баралтай бол давж чадахгүй шүү дээ. Харин одоо капитал дипний буюу одоо капиталд оруулж байгаа хөрөнгө оруулалтаар бол хятад яг одоо өсөж байгаа. Хөгжингөө орнууд ч гэсэн энэ шатыг бол даван туулсан бүгдээрээ. Тэгээд яг 3 дахь үе шатн дээр яаж хүрдэг юм бэ гэхээр нөгөө капиталын бүтээмж бас л яг хүн амын өсөлттэй адилхан явж явжгаад нэг цэг дээр очиж зогсдог юм байна л да. Тэрнээс цаашаа яах вэ гэдэг асуулт гарч ирж байгаа. Энэ асуултын хариулт нь бол технологийн хөгжил бол байна гэж бол олон улсын эдийн засгч үзээд за яг технологид бол маш ихээр хөрөнгө оруулж гисэн юм байна. За хөгжингөө орнуудын өөрийнх нь дотоодын нэр бүтээгдэхүүнд эзлэх одоо судалгаа хөгжүүлэлтийн зардлын хэмжээ бол нэг 4-5% орчим байдаг юм л та. За яг хөгжиж байгаа орнууд хэдийн хэмжээнд юм бэ гэдгийг Монгол улсын жишээнээс харж болж байна. Монгол улсын хувьд бол бараг 0.3%-тай. Хангалттай хэмжээнд 7-8 дэх бага шүү. Тийм 7-8 дэх бага. Харин хөгжингөө улсууд энийг аль хэдийн ойлгоод технологид яаж одоо хөрөнгө оруулах юм бэ гэдэг дээр арга замыг бол илэрхийлж эхэлсэн. За энэ нь бол нэгдүгээрт нь их сургуулиуд юм байна. Их сургуулиуд маш одоо судалгаа шинжилгээ бол шууд хийдэг тийм одоо субъект байгаа шүү дээ. Нөгөө талд нь бол бизнесүүд юм байна. Энэ бизнесүүдэд бол санхүүжилт хэрэгтэй. Энэ санхүүжилтийг ашиглаад тэд нар бол шинэ бүтээгдэхүүн үйлчлэгийг нэвтрүүлэх тийм инновац санаануудыг бол гаргаж ирж байна. Энийг бол эдийн засгаараа бүхлээр нь одоо ашиглаж чадах юм бол тухайн улсын эдийн засаг бол хөгждөг юм байна гэдэг ойлголтод хүрээд яг энэ түрүүний ярьсан хоёр субъектыг бол дэмжиж эхэлсэн байж. Их сургуулиудыг төрийн одоо татаас санхүүжилт олох биш нөгөө нэг хувийн хөвшил байдлаар нь хөгжүүлээд яг юм эндомын цангаар бол санхүүжилтийг бүрдүүлээд ингээд эхлэх юм бол их сургуулиуд төгжих юм. Бизнесүүд бол мэдээж нэг хөрөнгөний цац зээлээр хөгжинэ. Гэхдээ яг эхнийхээ ярьсан замаар буюу эндомын цан нь эргээд нөгөө бизнесүүдтэй хөрөнгө оруулах юм бол одоо тухайн улсын нийт одоо үр ашиг бол төдий хэмжээгээр бол илүү их бий болох боломжтой гэж ойлгож байна гэсэн. Одоо энэ дэр маш дэлгэрэнгүй гоё тайлбарлалаа. Тэгэхээр одоо хоёулаа ингэ дотоод ямар боломж байгаа юм бэ гэдгээр. Тэгэхээр эндомент санг байгуулахад аж ахуй нэгжүүд дэмжин, төгсөгчд дэмжин, бусад одоо төрийн байгууллагууд яаж дэмжиж болох юм бэ гэдэг. Ингээд хэд хэдэн тоонууд хараад үзлээ л дээ. Тэгэхэд одоо аж ахуй нэгжийн төсөвт 26 оны төсөвт суулгасан орлогын албан татварын орлогын дунд 6.5 их найт төгрөг. Ингээд одоо бид чинь татвар төлөх орлогын буюу татварын өмнөх ашигын 1 хүртэлх хувийг татвар тооцоолохгүйгээр ямар нэгэн сайн өсөлтөөр зарцуулах боломжтой байгаа шүү. Тэгэхээр татвар нь 6.5 их найт дэмчин татвар төлөх орлогын 1% нь
Тэгээ ойролцоогоор нэг 650 орчим тэрбум төгрөг гарч байгаа. Одоо дотор ногдуулах орлогын 1%. Тэгэхээр нийтдээ ийм хэмжээнд одоо Монгол улсын аж ахуй нэгжүүд одоо сайн сайхны төлөө, нийгмийн төлөө 650 тэрбумыг зарцуулах боломжтой. За эндээс 10% их сургуулиуд руу орлоо гэж ботход 65 тэрбум, 5% гэж ботход жилдээ эн чинь 32.5 тэрбум болж өсөж байна. Тэгэхээр ер нь энэ дээр бол манай одоо эрх зүйн зохицуулалтын хувьд ч гэсэн Монгол улсын аж ахуй нэгжүүдийн оролцооны хувьд ч гэсэн аль алинд нь нээлттэй ийм зүйл болох боломжтой. Одоо шинэ ийм зүйл байж байгаа. Шунхлаа ч юм уу Голомт банк те. Одоо Голомт банк жишээ нь их сургуулийн эндөөмөнд санд 100 сая төгрөг өгөөд тэгээд өгөөжөөр нь таад Голомт банкны нэрмж тэтгэлэг гэд нэрлээд олохороо гэхэд эндөөмөнд сан бол тэрийг олох боломжтой. Өөрөөр хэлбэл нөгөө хандивлагчийн, захиалагчийн нэрмжит тэтгэлгүүдийг олох боломжтой. Давуу тал нь. Одоо ердөө энэ гэж. За хоёрдугаарт одоо манад нийтдээ 170 мянга орчим оюутнууд байна. Одоо зарим статистикээр өнгөрсөн онд бол 160 мянга байсан. Ихсэж байгаа бах. За ингээд тэр оюутнууд маань үе үеэрээ төгсөж байгаа. Ингээд нэг үеийн төгсөлтөнд за 30 орчим мянга оюутан байгаа. Ингээд нэг үеийн төгсөгч бүр жилдээ сарын цалингийнхаа 10% хандвалахад тий одоо жилдээ 8 тэрбумын орох урсгалыг санд бий болох боломжтой. Тэгээ өөрөөр хэлбэл сарын цалингийн 10%-ийг үе үеийн төгсөгчнөр хандвалаад байна гэсэн үг. За боловсролын зээлийн сангийн тайланг харлаа л та сая. Тэгэхэд боловсролын зээлийн сангийн нийт зээл нэмэх нь одоо түүний оруулсан засгийн газрын бонд авсан ч юм хөрөнгө оруулалтын дүн нийлээд 307.6 тэрбум төгрөг. Тэгэхээр эдгээр нь өөрөө цөм болох боломжтой. Бүр бид нар хамгийн өдрөөр бодох юм бол нэг их найд. Яг хөө дунджаар утгах юм бол зээлийн сан бүх юмтайгаа нийлээд манай улсын боловсролд зарцуулах сангийн нийт дүн өөрөө нэг 400 орчим тэрбум төгрөг. Одоо жилийн урсгал тий. Одоо ийм байж болохоор байна. Тэгэхээр эдгээр мөнгнүүдээр бид нар юу хийж болох юм бэ гэхээр яг энэ тарагч чинь орчин үеийн сургуулийн кампусыг бэлдэж болно тий. Одоо энэ бол юу Харвардын кампус харагдаж шин. Одоо маш том тий. Жишээ нь одоо Цэнхоо их сургуулийн кампус бол бараг 2-ын харьцан 2 км-тэй одоо маш том талбайг эзэлдэг. За ингээд их сургуулийн нүүлгийн шилжүүлэлт одоо хотоос гаргах эсвэл шинэ хотод барих гэж зүйлүүд яриад байгаа. Тэгэхээр санхүүжилтийг нь заавал төсөв өөрийнхөө мөнгнөөс гаргах биш. Одоо өөр зүйлээр дамжуулж хийж болно. За дэвшилтэл лабораториуд одоо роботууд тий одоо гадны их сургуулиуд бол хиймэл оюун ухаан хөгжүүлээл робот хөгжүүлээ тасарчлаа ш. Тэгээ шинэ одоо энэ хятадын одоо их сургуулийн жишээг харахад одоо ингээд роботтой эмнэлгийн сургуулийн оюутнууд нэрэлцээ байж байгаа. Тэр ийм дэвшилтэл лабораториудыг хийх хөрөнгөний эхлэл тавигдана. Шинжээчийн цаг хөтөлбөрийг Голомт банк үзүүлж байна. За тэгээ их сургуулиудын номын сангууд гэж байна. Одоо гадны их сургуулиудын маш том номын сангуудыг бид нар одоо хятадын их сургуулиудын номын санд очирлж байгаа зургийг одоо манай тий хэвлэл мэдээллийн хэрэгслээр хараад бүгд одоо ямар олон том номын сан бэ гэдэг байхдаг шүү дээ. Тэгэхээр ийм хэмжээний одоо мэдлэг төрөнг оруулсан, эдийн засгийн хөрөнгө оруулсан ийм одоо боломжуудыг бол шинээр нэх боломж байна л гэж миний зүгээс харагдаад байна. Тэгэхээр ерөнхийдөө төсвөөр дамжуулж улс өөрөө юм хийх гэдэг. Нөгөө талд нь хувийн хвшлэр дамжуулаад энийг хийчих юм бол илүү нөгөө зардал багтаагаар илүү үр ашигтайгаар шийдэх боломж байна. Энийг нь их сургуулийн одоо эндөөмийн цангаар шийдэх боломжтой байна. Нэг талдаа бид нөгөө татвараар ингээ бүх зүйлийг хийх гэдэвэл татрын дарамтыг нэмэгдүүлээд нөгөө бизнес хувь хүмүүсийн одоо дарамтыг нэмэгдүүлээ бүтээмжийн мууруулдаг юм шүү. Харин нөгөө хийх боломж нь хараад ирчих юм бол эдгээр чи өөрсдөө хийх боломжтой байна гэдэг санаа шүү дээ тийм ээ. Одоо манайх шиг юм юу социалист нийгмийн шилжиж байгаа улс орнуудад нэг юу байгаа. Нэг асуудал байна. Яаж нөхөр бид нар бүгдээрээ мэдээж одоо ахмад үеэ орхиж болохгүй тий. Тодорхой хэмжээний тэтгэврүүдийг тавих хэрэгтэй. Гэхдээ жилээс жил яг манайхтай төстэй бодлоготой орнуудад төрөлт нь багасаад ахмад үеийнхэн тоо олон болоод идэг. За ингээд нөө дээд үедээ тий эсвэл нийгмийн халамж хэрэгтэй хүмүүстэй одоо тэгш оролцоог нь буюу одоо тэгш боломжийг нь бүрдүүлээд ингээд халамжлаа явъя гэхлээр нөгөө нэг хідэн ажил хийж байгаа залуучуудын татварыг нэмэхээс өөр аргагүй болдог. Тэгэхээр энэ өөрөө нэг одоо тий сошиал демократик гэдэг тий тодорхой яг манайх шиг үзэл баримталтай энэ улс орнуудын хувьд бол маш том челленж болж байна. Тэгэхээр энэ челленжийг буюу одоо залуу үе тий тодорхой одоо дэмжлэг шаардлагатай үе. За эндээс их татвар авалгүйгээр энэ үеийг дэмжих боломж нь тэтгэврийн сан байж болж байна. Тэтгэврийн одоо сан баялагын сан тий баялаг хуваарлалтын өөр бусад сангууд байж болно. Тэгэхээр энэ өөрөө татвар өндөр байна гэдэг нь
Зөвхөн манай улсад тулгараад байгаа асуудал өөр биш юм байна. Манайхтай ижилхэн одоо улс төрийн бодлоготой бүх орнууд л яг энэ асуудалд нүүр тулгарч байгаа. Тэрийгээд Норвег ч юм уу, Герман ч юм уу зарим орнууд бол маш аятайхан хөрөнгөний одоо зах зээлээрээ дамжуулаад шийдсэн байж байгаа. За ингээд хоёулаа дүгнэлтээ хэлэх юм бол дэлхийн топ их сургуулиуд бол бүгдээр endowment сантай байна. Тэгээ энэ endowment сан одоо private equity, venture капиталаар дамжуулан шинэ болоод гарааны бизнесүүдэд дэмжиж байна. Тэгэхээр байгуулагдсанараа ямар давуу талтай юм бэ гэхээр багш судлаачдын чанар сайжран, томоохон профессоруудыг бид дуудаж багшлуулна. Олон улсын стандартыг нэвтрүүлээ, тэтгэлэг хөтөлбөрүүдийг олгоё. Сургалтын орчныг сайжруулад яджлын том төхөөрөмжүүдээ бий болгоё, тэ? Их дунд баг сургуулиуд дээр бас бий болгоё. Ингээд 3 ээлжийн одоо оролцоотой сургуулиудаа ч гэсэн цөөлөе, тэ? Нөөрэө бодлогын хэмжээний зүйл болж байгаа. Түүнчлэн одоо тэтгэлэг олгоод ажиллаад эхлэх юм бол одоо ядуу эмзэг бүлгийнхэнд одоо илүү тэтгэлэг болох боломж нь бүрдэнэ. Одоо нийгмийн дундч давхаргийнхан оюутны төлбөрийг хийхэд тодорхой хэмжээний өрийн дарамт үүсдэг шүү дээ. Энэ дарамтыг багч гисэн хөнгөлөх боломжтой. За түүнчлэн одоо шинжлэх ухааны судалгааны түвшин өсөж чинь, патентын тоо нэмэгдэж чинь, тэ? Одоо судалгааг эдийн засгийн эргэлтэнд оруулах боломж нь бүрдэж байна. Тэ манай улсад маш сайн судлаач нар байгаа. Одоо Springer's-ийн одоо тэ нарийн бичиг хийж байгаа хүн ч гэсэн байгаа. Дэлхийн топ бодлогуудыг ботсон математикчд байгаа. Тэ? Тэгэхээр судалгаа хийх хүмүүс бол байна. Энэ төвшинг дараагийн төвшөнд хүрэх шаардлага гарч байна. Түүнчлэн одоо судалгааг эдийн засгийн эргэлтэнд оруулснараа инновац, стартап, экосистемыг бол дэмжиж чинь, нөгөө талдаа сан бий болж чинь, компаниуд л хөрөнгө оруулж чинь гэдэг чинь аж ахуй нэгжүүд хөрөнгөний их өсөлтөд болж чинь гэдэг ингээд маш олон эдийн засаг болоод одоо нийгмийн давуу талууд бол гарч ирэх юм байна гэж бодож байгаа. За тэгэхээр өнөөдрийн дугаараар Дархан Баяр болон Гүн Бэлгнаар endowment санг Монголд хэвшүүлэх, за хөгжүүлэх төр боломж нь юу юм бэ? Олон улсад энийг яаж ашигладаг юм бэ гэдэг талаар бүтээр мэдээлэл хүргэлээ. За тэгэхээр дараагийн дугаараар уулзлаа. Түр баяртай. За баярлалаа. Баярлалаа. Шинжээчийн цаг хөтөлбөрийг Голомт банк үзүүлж байна.